За тэр практик гоё зураг харуулсан байна тийм ийм байх шүү гэдэг хөдөлгөж чад харуулсан байна. За ингээд энэ Doppler гэдэг хүн дийдгээччихье. За энэ яг би зүгээр ингээд зураг аваад биелэн ятсан зүгээр гоё ойлгохын тулд гэж хэлсэн. Одоо саяных бол бид нар аягүй ойлгогдчихно тийм ээ. Тий. Ойртод толдоо явж байгаа. Тэгэхээр жишээ нь бид нар завин дээр сууж байгаа бол одоо механик долгион биш тийм механик усан дээр байгаа долгион. Тэгэхээр усан дээр байгаа долгионууд чинь бас л нэг даалгацууд ирээд манай завийг зохино шүү дээ. Тэгэхээр манай зав 50 байх юм бол давлгаа чинь наашаа ирэхт ингээд яг 50 байгаа юун дээр секундэд тэдэн тоотоо ингээд давталтай ирнэ шүү дээ. Гэтэл зам маань хэрвээ нөгөө долгионыхоо эсрэг яваад эхлэх юм бол өөрийнх нь хурд нэмэгдэж байгаа учраас олон долгионууд манай завийн ихвийг зохино шүү дээ. Тэгэхээр давтан жигсэж чинь гэсэн үг байхгүй. За энэ дээр нэг зүйл анхаараарай бид нар. Түрүүч харагдчих шиг байна тийм. Өөрөөр хэлбэл зам маань долгионыхоо эсрэг яваад байх юм бол олон нэг ч хугацаанд олон удаа завийг очиж цохино. Холдчих юм бол тэр тоон цөөрчин. Тэгэхээр нэг эндээс нэг шууд дүгнэлт хийж болж шүү дээ. Хэрвээ үүсгүүрийгээ бид нар угтаад явах юм бол давтан жигснэ. Үүсгүүрийгээ бид нар үүсгүүрээсээ бид зүгтаад холдоод явчих юм бол давтамж багасна гэж тийм ээ. Энийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр түрүүний слайдын хой чинь зөрөөтэй биш үү тийм. Зөрөөтэй биш. Агуулгаа бас анхаарах хэрэгтэй. Түрүү бол үүсгүүр хөдөлсөн тийм ээ. Ажиглагчд бол 50 байсан. Одоо бол энэ зурган дээр бол ажиглагч өөрөө хөдлөөд үүсгүүр маань хөдлөөгүй шүү дээ тийм. За энэ байж. За энэ дээр ингээд за энэ Doppler-ийн зурагч нэг юу. За ингээд Doppler-ийн үзэгдлийг би томьёогийн таард ингээд нэг бүс ингээд бичээд. За энэ бол ерөнхийдөө саяных санаа байж байна. Тэгэхээр ингээ харж ихт бол ажиглагч маань хэрэг хүлээн авахч нь ойртож байл тийм ээ. Хүлээн авахч нь ойртож байл. За энэ дээр нэг үүсгүүр ажиглагчдын чинь үүсгүүр ойртож байвал хүлээн авахч ойртож байл гэдэг хоёр юм байна тийм үү? Одоо хүлээн авахч ажиглагч ч өөр шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүлээн авахч нь ойртож нөгөөтг нь холдож. За уучлаарай энэ дэр холдож гэж үг байх хэрэгтэй шүү тий. Байвал гэдэг энэ юу хийсэн бэ? Ингээд хоёр том явчихсан байна. За би нэг ойртож гэдгийг холдож гэж хэлсэн шүү. Та нэг засаад байгаа хүмүүс байна. Хоёр дахь томьёон дээр холдох шүү. Энийг анхаараа байна. За одоо бид нар энэ томьёо бэлэн байдгийм байна тийм үү? Бэлэн байдгийм байна гэчээд дараа нь хүүхдүүд за энийг нэгтгэж хэлснээр тайлбарлчих да тийм ээ. Нэгтгэжсэний эсвэл энэ дээр тайлбарсан зүгээр юм байна. Зүгээр хүүхдүүд ингэж асуудаг. Яагаад энэ яг үнэн үү гэж тийм ээ. Тэгэхээр би хэлээд шүү дээ. Ойртсон үед бол давтан чигсэх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр би одоо хүүхдүүдийг үл шин томьёог ингэж хараад цаахна анализ хийгээд баталж болно нэг бол. Нэг бол үнэмшиж болно. Тэгэхээр тэр үнэмшийг биелэх гэдэг юм. Энэ дээр байгаа хурдаа нэмж өгөх юм бол одоо чинь энэ хурд байхгүйсэн бол VVT-гээ хурагдаад нөгөө үүсгүүрийн давтамж яг хэвээрээ бидээ сонсогдох хэрэгтэй байхгүй. Тэгсэн ажиглагч өөрөө хүлээн авахч маань өөрөө ойртоод байгаа учраас давтамж гисэн гэсэн чинь өөрийнхөө хурдыг нэмж өгч шít. Тэгэхээр энэ дээр л бид нар үнэмших болцоод болчихж байгаа. Холдоод явчих юм бол давтамж багаснаа гэсэн учраас ажиглагчийн хурдыг хасаж өгч шít. Тэгэхээр энэ дээр яг л зүнийхээ ярьсан юмд анхааралтай байх хэрэгтэй. За тэр шиг үүсгүүр ойрт холдох яг энтэй ижилхэн тийм үүсгүүр ойртож байх юм бол гэж чинь хуваарьт орчдөг юм байна тийм ээ. Гэхдээ ойртчих үед бас давтамж ихсэх ёстой учраас хасаж өгнө. Холдож ихад багасах ёстой учраас нэмж өгнө гэд би зүгээр энийг та нэг үнэмших тухайд ярьж шít тийм ээ. За баталгаа бол мэдээж хэрэг бас байж байгаа. За энэ томьёонуудыг цэгцлээд нэгтгэхэд өөрөөр хэлбэл хоёулаа хөдөлж байгаа тохиолдол ингээд гаргаад ирнэ. За хоёулаа хөдөлж байгаа тохиолдолд томьёо. Тэгэхээр бид нар бол энэ томьёог чухал байхгүй тий. Энэ томьёол чухал. Саяных бол би зүгээр тус нь нэг тайлбарлах гэж хийчлээ. Одоо бид нар хоёулаа ингээд зэрэг байж байгаа томьёонуудаа ингээд харч хоёулаа хөдөлж байгаа тохиолдолд. За тэгэхээр энэ дээр дахиад дүгнэлт хийх хэрэгтэй байна тийм ээ. Дээр үл бид нар ажиглагч маань ойртож байна тийм ээ. За үүсгүүр маань ойртож байна. Нөгөө юугаа ихсэх гэх тийм ээ. Гэдэг энэ томьёо таарчиж шít. Би энэ дээр тэмдгийг л хэлж өгөх гэдэг энэ танарт. Сая би баг хэлчихлээ шүү дээ ойртож чинь гэх тийм ээ. Тэгэхээр ингэж шүү дээ. Одоо хардаа доод өгүүлбэрийг хар. Ажиглагч ба үүсгүүр ойртож байгаа тэгштгэлийн тэмдэг яг энэ чигээр байна. Өгүүлбэр чинь ойртож чинь гэсэн өгүүлбэр байх юм бол энэ томьёогоо тэр чигээр нь ашиглаад яв. Ойртож чинь гэдэг үг байдаг болохоос ш хурдан дээр нэм хасах тэмдэг тавьдгүй шүү дээ. Нэг өгүүлбэр дээр үл. Тэгэхээр энэ дэр ингээд тавьчихна.
А хэрвээ ажиглагч үүсгүүр хоёр холдож байвал одоо бид нар холдох орт өөрсдөө ойлгох шүү дээ. Байх юм л тэгшгэлд байгаа энэ үүсгүүр ажиглалтын тэмдгүүд эсэргээр солигдно. Тэр нь өөрөөр хэлбэл хасах утгын тавил гэсэн үг байхгүй юу? Хасах утгын тавьж байгаа ч одоо доотх бол хасах утгын тавиа нэмэх болчин, дээдх нь хасах тавиа нэмэх болчин. За тэгээд энэхүү хоёр зохиол биш шүү дээ. Ажиглагч маань ойртоод үүсгүүр маань холдоод гэсэн бодлого гэж болно шүү дээ. За тэр үед бол тэмдгүүдээ маш сайн тавих хэрэгтэй тийм ээ. За тэмдгүүдээ ингэж зөв шийдэх юм бол та нар л асуудал байхад ингээ бодоод иж болно. За энэ утгагүй жишээ гараад ирэх байх. За долгионы интерференцтэй би бас нэг жаахан тайлбарыг хэлье те. За долгионы интерференцүүд ярих хэрэгтэй байна л да. Яг тэргүүл нөгөө Ештер чинь байж юм лээ. Тэгэхээр интерференцийн тодорхойлтыг би зүгээр хэлчихье. Долгион бол орчин тардаг шүү дээ тийм ээ. Одоо хүн бол ингээд тарна гэж байхгүй шүү дээ. Хүн бол тарихталтын явдаг бол долгион бол зүгээр тэр тухайн орчингоо бүгдийг эзэгнэл тарах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр долгионууд бол хоёр үүсгүүр байлаа гэхэд гарцаа байхгүй хоёр долгион хоорондоо давхцсан. За энэний жишээ болгоод тэр нэг гол биш усан дээр үүсэж байгаа долгионуудыг харуулад тэр давхцаж байгаа мужууд нь харагдаад байна тийм ээ. За ингээд давхцаж байгаа мужууд төр яах вэ гэхээр долгионууд нэмэгдэнэ. За энэ нэмэгдэнэ гэдэг үгийг бол бид нар суперпозиц гэж ярих нь илүү тохиромжтой одоо өөрийнх нь шинжлэх ухааных нь хэлнэ байх нь шүү дээ. Суперпозиц гэж яриул хэцүү байна. За нэмнэ гэж ярихыг хүн ойлгоно. Гэхдээ суперпозиц одоо гоё яриа авах нь шүү дээ. За соёлтой. За тэгэхээр суперпозицийг нэмсний дүнд зарим цэг дээр нь долгионуудын далайц нэмэгдэнэ. Тэр энэ мужид шүү дээ. Жишээд давхцаагүй мужид хөдөлгөөн байхгүй. Давхцаж байгаа мужид зарим долгионуудын далайц ихсэж болно, зарим цагт нь багасж болно гэж. За энийг л физикт бол долгионы интерференц гэдэг байна. Тэгэхээр интерференцлээ гэдэг чинь давхцсан хоёр долгион давхцсана гэдэг үг чинь давхцах тохиолдол зөвхөн долгион дээр нэгдэг бол интерференц бол бидний судалж байгаа объект маань долгион байж байгааг баталгаа байхгүй. Цаашаа бид нар гэрлийн интерференцийг ярьж болно тийм. Тэгэхээр гэрлэл долгион юм аа л гэсэн үг байна шүү. За долгионы интерференц дээр нэг юм цэгүүдийг би та зөв тооцоолж хэлчихье тийм ээ. За энэ дээр бол их боломж юм байх гэж бодож байна. За одоо хоёр долгион тараад хоёр үүсгүүрийг ингээ автсан байна шүү дээ тий. Хоёр үүсгүүрийн загвар болгоод автсан. Ингээ П цэг дээр юу байх юм бэ? Нөгөө долгионуудын давхцалтаа би энийг хүчтэй болох уу, сул болох уу гэдэг асуудал байна шүү дээ. За тэгэх юм бол энэ тэр нь юунаас хамаарах вэ гэхээр энэ хоёр цэг тухайн цэг дээр хүрэхдээ өөр зам туулж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр өөр зам туулахаар чинь нөгөө бидний нөгөө гүдгэр хотгоруу чинь тухайн цэг дээр очихоор зөрөөд ороод ирнэ шүү дээ. Тэгэхээр би урьдчилан таамаг хэлэх гэж байна. Хичнээн зөрөөтэйс хоёр гүдгэр таарчих юм бол би энэ дэмжээл явчихна шүү дээ. Зөрөлдөж байгаа давчаад гүдгэр хотгор хоёр таарчих юм би энэ устгаа явчихна. Яг интервенцийн нөхцөл юм байна. Тэгэхээр интервенцийн нөхцөлийг би замын ялгаан дээр бичсэн байна. Замын ялгаа бол энд ингээ синус харагдаад байна шүү дээ. Энд дээр дельта бичсэн байна. Би энд д бичсэн байна тийм ээ. Энд биш д байж юм тийм ээ. Дельта гэж энд тэнцвүүг тавьсангүй. Замын ялгарыг шууд д синус төдтэй гэж бичсэн байна шүү дээ. За энэ замын ялгаа хэрэг долгионы уртыг бүтэн дахин агуулж ирэх юм бол гүдгэр дээр л таарч байна. Максимум өсгөж байна. Энэ бол оптик замын ялгаар хэлэх нэг арга байна. Бас нөгөө хоёр цэгийнхаа фазын ялгааг нь бас хэлцдэг арга байна. Тэгэхээр байна. Тэр дэн замын ялгарыг нь илэрхийлж байгаа юм тий. Д синус төдтэй нь илэрхийлж байгаа. Би одоо энэ миний курсорыг хардаа дельта өгөөц. Замын ялгаа нь бол дельта. Би дельтагаа нөө хоёр нүхний завсрын тэрүүгээр яхаар синусээр үржүүлээд тавьчихж байгаа юм. Энийний урд бол уг нь дельта гэж тавих хэрэгтэй байж тээ замын ялгаагаа тийм ээ. За шууд ингэ бичсэн учраас энийг дельта гэдэг өөрсдөө бас засчаарай. Замын ялгаа нь долгионы уртыг бүтэн дахин агуулж гүдгэр таарчдаг учраас зүгээр л дахиад максимум өгч байна. За гэтэл энэ хоёр цэгийн хоорондох фазын ялгааг олох гэсэн тийм бодлогоос харагдана лээ. Тэгэхээр фазын зөрүү гэдгийг бол олдог томьёо нь энэ байна. 2π лямбда гэдгийг анхаарсан байгаа хүмүүс. 2π лямбда тэгээд замын ялгаа гэдэг байхгүй юу? Одоо чинь энэ томьёог яг өргөжүүлээ бичээгүй та нар дахиад энэ тэнцүү тавьж хагаад 2π лямбда үржих дельта. Энэ дельта гэдэг үсэг шүү. Энэ дельтагаа тавьчаад тэнцүүгээд дахиад энэс араас нь бичиж. Тэгэхээр болно шүү. За энэ бичлэг яг миний хэлж байгаа үгтэй байгаа учраас бас дараа нь хараад тайван харж бичих болох юм байна те. За. Тэгэхээр нөгөө дельтагийн хооронд би дельта буюу д синус төдтэй шүү. Одоо дельтагаа бид нар ийм байдаг гэвчсэн. Одоо яг д синус төдтэй тэнцүү шүү гэж бичсэн байгаа. д синус төдтэй m лямбда гэвчсэн учраас хардаа 2πm гарч байна. Хэрвээ хоёр цэгийн хооронд
тэр ялагдж байгаа замын ялгаанд долгионы хурдыг бүтэн тоо дахин агуулвал максимум үсэн штэ гэсэн бол одоо дахиад юу гэж хэлэх гэж байна. Тэр хоёр цэгээс ирж байгаа долгионуудын фазын зөрүү нь 2p гэдэг 2p утгыг бүхэл тоо дахин авчихвал яах ч дахиад максимум гараад байна. За 2p гэдгийг бид нар бас хэлэхэд хэцүүгээр шүү дээ. Нөгөө синус косинус функц чинь 2p үетэй гэдэг шүү дээ. Тэгэхээр 2p-гээр ялгагдж байгаа функцүүд хоорондоо ижил утга авдаг учраас шууд нэмэгдэх. Энд чинь математикийн юм байна те. За доодох нөхцлүүд бол нөгөө гүдгэр хотгор хоёр таарах нөхцөл байгаа. Оройр хэмт долгионыхоо уртын хагасыг сондгой тоо дахиав. Сондгой тоо авчиж хотгор гүдгэртэйг таарна шүү. Тэрийг тэгштэй авчих юм бол хотгор гүдгэр хоёр бас хотгор гүдгэр нөгөө максимум нөхцлөөр орчихно. Тэгэхээр энийг хэлчихнэ. За дараагийнх нь бол би фазын нөхцөлийг бичиж сууж байна тийм ээ. Фазын нөхцөл. За фазын нөхцөл дээр анхаарал тавьж гэх юм бол p-гээр зөвлөдөг байна шүү. P-гээр гэхдээ p-гээ сондгой тоо дахиав. Тэгвэл тэгштэй дахин ороод ирэх юм максимум. Тэгээ p 1p 3p 5p гэж орж ирэх хэрэгтэй байна тийм. За энэ фазын зөрүүнд байсан учраас бид тэгж хэлж байгаа шүү. За энэ нь саяны нөгөө зургийг харуулж байгаа юм шүү. Тэрэг гүдгэр гүдүүдээр тааруул хэлбэц томорчин, хотгор гүдгэр дээр тааруул хэлбэц унтрна гэдгийг харуулсан зураг байна тийм. За долгионы дифракцийг нэг танд нэг их товчхон яриад тэгээд бодлого руу орох байх гэж байна. Долгионы дифракц гэдэг үйл ердөө долгион саадыг тойрох үзэгдэл юм аа тодорхойлцсон байна шүү дээ. Тэгээд долгион саадыг тойрно. За өдөр болгон бид харагдаж шүү долгион саадыг тойр. Бид дууны долгион саадыг тойрч байгаа юм бол зөндөө тохирч шүү. Одоо хашааны цаанаас ярьж болно хоёр хүн хоорондоо тийм ээ. Нэг хүн урд урчин тэгэлцсэн байхад ард хүнтэй ярьж болно. Заавал толгой молгоо хөдлөхөд халуугүй тийм ээ дууг лаач. За тэгтээ нэг асуудал байна. Саад нь долгионы урттай жишгүүцсэн гэж тийм. Жишгүүцсэн шүү. Тэгэхээр энэ бол одоо бид нар эндээс ямар өгүүлбэр болоод харчих вэ? Хэрвээ дифракслаад байх юм бол бидний дуу дифракслаад байх нь бидний саад бол бидний гаргаж байгаа дууны дэлгөөд жишгүүцсэн байна шүү. Тэгэхээр бас хэлж болох нь шүү. Энэ миний гаргаж байгаа долгион бол энийг даваад байна гэдэг чинь энэ хоёр жишгүүц урттай байна гэдэгс хэлж болох нь шүү тийм ээ. Энд. За гэрлийн долгионы хувьд бол хэцүү. Гэрлийн долгион нанометр байдаг учраас гэрлийн дифракц их төвөгтэй байдаг. За энийг та хэд оюутан болсон хойно тийм ээ сайн хичээлгээс үзээд үргэлжлүүлээд явна тийм ээ. Сонирхолтой шүү дээ тийм ээ. Одоо дээшээгээ ороод энэ ерөнхий физик үзье явах бол. За зургийн зүгээр ингээ харуулсан юм бэ. Тэгэхээр хэлж шүү дээ саадыг тойрно гэж юм тийм ээ. Тэгэхээр энэ дээр хар нэгдүгээр зургуул саадыг тойроогүй байна шууд чигээр явсан байна. А хоёрдугаар зургуул ингээ тойроод явж шүү дээ тийм ээ. За ерөнхийдөө бол нөгөө геометри оптикийн хуулиасаар чигээр явах хэрэгтэй бол энд бол чигээрээ биш явж ийн энийг л дифракц гэдэг байгаа байхгүй. Маш олон гой тодорхойлтууд хэлж болно тийм үү. Тэгээд ном болгон дээр гой тодорхойлцсон гой тодорхойлтууд байх юм шүү дээ тийм ээ. За энэ баруун гартлын зураг дээр дифракц харагдаж шүү дээ тийм ээ. Ингээд яг ингээд явсан тарсан тэр уулын юугаа ингээд тойроод явж шүү дээ тийм ээ. За энэ бол одоо практик амьдрал дээр л ийм зургууд байж болох юм байна л гэж хэлж байгаа. За ингээд хэдүүл юунууд орё. Би энэ сүүлийн хэдэн жилүүдийн чинь юунуудаас эртээд нөгөө харж ирсэн юунуудаасаа би хэлбэлцэлтэй эсхийг авчаад түрүү хариулцсан одоо долгионтой эсгүүдийг харуулж хариулах гэдэг байгаа байхгүй. За саяны асуулт явж шít. Ижил фазтай зэрэгэлдээ орших хөрш цэгүүд гэж байна. Энэ зэрэгэлдээ гэдэг чинь би хөрш гэж хэлсэн шүү дээ. Зэрэгэлдээ гэдэг чинь яг хамгийн ойрхон гэж хэлж болно. Хөрш гэж хэлж болно. Зэрэгэлдээ гэж болно тийм ээ. Тэгээд ижил фазтай гэдэг нь би түрүү хэлсэн. Тэгэхээр бид нар ижил фазтай гэхээр олон цэгүүд сонгоод байх хэрэггүй хүмүүстээ. Одоо бид нар ерөнхийдөө хамгийн оройн хоёр цэг авчих. Тэр хоёр оройн цэг одоо хоёулаа ижил фазтай учраас ижил координаттай байгаа байхгүй. Ижил фаз гэдэг нь тэр миний хэлээд байгаа энэ косинус синус хоёр ижилхэн байхгүй. Ижил фазтай байна гэдэг чинь косинус синус нь үейлэх функц учраас 2p бичсэн бичээгүй ижилхэн байхгүй тийм ээ. Энийг хэлэх хэрэгтэй. Тэгэхээр юу нь уучлах шүү. Уучлаарай. Нөгөө утга нь ижилхэн тийм ээ. Координат ижилхэн байх юм тийм ээ. Тэгээс фаз бол зөрж шít тийм ээ. Зөрж байна. За тэгэхээр саяны хэлдгэр хоёр гүдгэрийн хооронд юм чинь. Саяны эндээс нь хэлж шít. Энэ хоёр ижилхэн фазтай. Өшөө ижилхэн фазтайг бас гоё тайлбарлаж болно. Тэгээ энэ хоёр одоо яг хоёул доош өдлөө шít. Тэгэхээр бас одоо зүгээр ингээ харах юм бол бид нэг баахан хүүхдүүд ингээл дээшээ доошоо гэл ингээ тоглож яхад яг ижилхэн хөдлөөд байгаа хоёр хүүхдийг ижил фазтай гэж хэлэх нь шít тийм. Бас тэгж ярьж болно шít. Хоорондоо тийм ээ. Энэ хоёрын фаз ижилхэн байх тийм. За тэгэхээр ижил фазтай хамгийн ойрхон хоёр зэгэд одоо долгионы урт гинэ гэдэг ингэж бичсэн байна. Одоо энийг шалгаж болно тий бас. Яг фазын томыг чинь би одоо энэ дараа жаахан түрүүнийг бодох юм бол арай жаахан зөөлхөн бичсэн байна тийм ээ. X-ээр нь. За эндээс X цайг нь олоод фазын дээр нь сая хэллээ шүү дээ. Ижил фазтай гэдэг бол 2p-гээр зөрж байгаа хоёр цэг шүү гэсэн. 2p-ийг давцсан лямбда гарч ирж байгаа юм тий.
Тэгэхээр энэ үл зүгээр би танд харуулах гэсэн тийм долгионы урт гэх юм байна. За ийм маягтай. За дараагийнх нь нэг буруу дүгнэлтүүдийг олно. За манайхан нэг жаахан анхаарахад хөвгтүүд минь бид нар ч одоо зөв юм хийсээр ус урдсан юм байна шүү дээ. Тэгсэн чи одоо заримдаа буруу юм асуучаар нөгөө тэр чигээр нэрцээр явцдаг тийм ээ. Асуудал байдаг учраас би одоо энэ дээр үл их болгоомжтой байгаар л та зөвлөх гэж байна. Тийм ээ. Тийм учраас шалгалт өгч байгаа хүн бол 1 минут ч за минут яг энэ асуулт нь 20-30 секунд болох байх л та тийм ээ. Их сайн унших хэрэгтэй. Эвгүй штэ энэ ч одоо 5 асуултаас чинь одоо ижидх юм харагдаад байдаг тийм ээ. За тэгэхээр бурууг нь сонгох гэдэг байна шүү. За долгион бол тэгш гадаргуу гадаргаас сайн байна. Энэ бол ойлгомжтой асуудал тийм ээ. Долгио ойдох тийм. За тэнцвэрийн байрлал хамгийн хазаах цаг алайлцгий нэгээд одоо энэ хэлбэлц дээр ярьсан үг зүг тийм. Нөгөө саадыг тойрох үзэгдийг рефракц нэгээд одоо ямар ч арга байхгүй тийм энэ байдаг үзэгдэл. Хатуу биеийн дотор хөндлөн бод тууштай аль аль нь тархна гэж. За энэ бол та хичээлдэр үздэг баг тийм. Хатуу бие дотор 3 туушилсан гэл явж идэг тийм. Хоёр нь хоорондоо перпендикуляр, гурав дахь нь тууштай долгион. Хоёр нь бол одоо перпендикуляр гэдэг нэг онол дээр байдаг байна шүү тийм. За энэ үл дараа хичээлдэр байж. Энэ бол одоо яаж байгаа вэ? За энэ үл одоо худлаа долгион туссан өнцгөөс бага өнцгөр байна. За энэ үл долгион огт зарчим дээрээс зохицохгүй юм болж шүү тийм. Энэ байж. За юм байх юм шиг. За дараагийн. Тэгээ буруу юм олж авна гэдгээс анхааралтай шүүхтүүдтэй. Та нарт би ганц үсэх юм бол та нэг мэдэхгүй биш асуултаа хөнгө харах үйл гэж санаа зовоод тийм ээ. За 26 дахь асуулт. Эрдзэн осроор ийм хурдтай, ийм давтамжтай тийм. Долгионы урт ямар байхаа. За одоо үндсэн томьёог бол хайгаад эхэлнэ шүү тийм ээ. Томьёо маань тэнд байж их шивд тийм. Лямда тэр байдаг. За энэ дээр л ингэ шууд хариулж байна. Тэгэхээр энэ томьёонуудаа мэдж байгаа хүмүүс зүгээрээ. Энэ томьёонд бол бас мэдээд мэдхгүй байх мэдэх тухайн асуудал байхгүй хэлбэрхэн. Тийм учраас санаа зовох юм байхгүй. За энэ хүний сонсох дуу гэдэг чи одоо хүн болгон мэдээд тийм 20-20 мянга. За манай энэ дээр 20-20 мянга гэдэг нь яг тест одоо шалгалтчаас ингэж гэсэн чи 17 мол айцаад байх шүү тийм ээ. За 20 ч бас тэгэл 20 гэдэг ингэ заагар байдаг байх тийм ээ. Тэгэхээр ер нь долгион дээр бид нар нэг юу анхаарч явах хэрэгтэй юм бэ? Өндөр давтамжтай бид нар ультра гэж ярьдаг тийм нам давтамжтай инфра. Гэрэл дээр энэ орж ирнэ. Тэгээ би таанд бол нэг сануулхад бол ер нь ингээд одоо энэ асуултуудыг бид нар үржүүлж хуваагаад одоо үржүүлээд ариун болгоод ингээ хийж явах юм бол бидний бас нэг зорилго гэж бодоод байгаа шүү дээ. Энэ чинь заавал багш хийж явах хэрэгтэй биш. Гэхдээ багш л хийдэг л дээ тийм ээ. Гэхдээ тэр мэдээд та нар тэр мэдэх гэж оролдоод хариулж байгаа юм биш гэж би бодоод идэв шүү дээ. Та нар бол жишээ нь одоо энийг ингээд үржүүлж болно шүү дээ. Жишээ нь энэ дээр дууны долгион байгаа байхгүй. Гэрэл бас ингэнэ шүү дээ. Гэрэл юу гэж хуваагдах вэ гэхээр яг энтэй ижил мэдлэг гэдэг. Сонсох гэдгийнх нь оронд үзэгдэх байх нь. Тэгээ үзэгдэхийн хоёр талд чинь ультра инфра гэрлүүд долгионд явдаг байна шүү дээ. Тэгэхээр нэг сайн өндөр давтамжтай нь ультра юу гэх инфра. За энэ дэр ингээд тайлбар хийсэн байна тийм. Тэгэхээр бид нар бол ойлгомжтой одоо юу гэж асуусан бэлээ? Ультра 80 юм бэ гэх тийм. За тэр юу 3 дугаар мэт явж ш тийм ээ. За энэ үл хөнгөн бодлого. Дуу ойгоод саад хүртлээ. Бид нар энэ дээр юу бодох ёстой вэ? Зам маань 2 дахин явж ийн гэдгийг анхаарах хэрэгтэй тийм ээ. Энд. За тэгээд замаа 2 дахин авчихар чинь л одоо явсан юутаа гараад тийм үү. За энэ л нэг айхтар юу ш. Энд одоо зам олдог дээр ч одоо жоохон байх үеийнх нь бодлого явж ш. За одоо миний хамгийн сонирхол тайлбар өгье гэдэг байгаа юм. Энэ ноднгийн юм тэр байна лээ. 2 галтрыг ухталцаад ийм явж ийн гэдэг. За тэгэхээр өгүүлбэрээ сайхан уншина. Хөдөлж байна ойлгомжтой. Эхний галт тэрэгнээс дуу өгсөн юм байна шүү дээ. Тэгэхээр эхний галт тэрэг маань үүсгэр болж таардаг байхгүй. Тэгэхээр хоёр дахь галт тэрэг маань тэрийг сонсож таарна шүү дээ. Тэгэхээр хоёр дахь галт тэрэг маань хүлээн авахч болох. За ингээд бодлого бол бүх юм өгцсөн байна тийм үү. Нөгөө томьёо бэлэн байж гин. Хоёр галт тэрэгний хурд өгцсөн үүсгэр хүлээн авахчуд байна. Дууны хурд өгцсөн байна. Одоо бид нар тэмдэгний асуудал байна шүү дээ. Тэгсэн энэ хоёр галт тэрэг бол хоёулаа биеийн луг ойртож байгаа шүү дээ. Хоёулаа ойртож байгаа учраас тэмдэгэн дээр засвар орохгүй. Нэг миний хэлэнд гарч тэр шүү дээ. Засвар орохгүй шүү гэдэг юм аахгүй. За энийг л хүүхдүүд минь анхааралтай байна. За өөр одоо би ингэж бодоод байгаа. Энэ бодлогыг дахиад хувирах та нар тийм ээ. За хувирах нь мэдээч хэрэг та нар энэ юуныхаа дараа өөрсдөө бод. Тэгэхэд би яагаад та нарт ингэ хувирахыг шаардаад байгаа. Багш энэ чинь ингэ бодлого болчихлоо шүү дээ бид нар. Үгүй ээ. Эндээс бид нар хувиргалтыг л олоод байх юм бол яг ийм хэлбэрийн бодлогууд чинь тэр хувиргалтаараа ороод ирвэл
сайхан биш тийм ээ. Яг ер нь тэгээд тэгсэн хүн заавал шалгалт гэхээсээ илүү ер нь тийм хүн л амжилтанд хүрдэг гэж байна шүү дээ. Жишээ нь ингэж бодно та. Өгүүлбэрийг анхаар гэж байсан шүү. Зөрхөөс өмнө гэж. Энэ хоёр вагон чинь ингээд зөржил таарна шүү. Тэгэхээр хоёр вагоны жишээ нь ингэж асуулт байж болно шүү. Тэр зөрхөөс өмнө гэдэг асуултыг хаяад нөгөө галт тэрэг ямар дуу сонсох юм бэ гэдэг асуулт тавьчих юм бол асуулт гараад ирж байгаа байхгүй. Тэрвэл шууд хариулж болохгүй. Яг тэгвэл зөрхөөс өмнө тэгвэл зөрхөөс хойно гэдэг асуулт байгаа байхгүй. Зөрхөөс өмнө хэр өөдөөс явна. Зөрсний дараа гэх юм бол холдоод явцсан хоёр гараад байна шүү дээ. Тэгэхээр зөрсний дараа гэдэг өгүүлбэртэй бодлого зохиочих юм бол одоо энэ дээр байгаа тэмдгүүд эсэргээр хувирчин. Тэмдгүүд юу вэ? Хүлээн авахч үүсгэр хоёр дээр тэмдгийг эсэргээр нь өөрчилнө. Ингээд энэ тест хоёр багтчих шүү дээ, тийм ээ. А гэтэл дахиад хувааж болно. Хоёр галт тэрэг бие биений хойноос явж иж болно шүү дээ, тийм ээ. Бие биений хойноос. Тэгээ хурдууд бол ямар ч утгатай байж болно шүү дээ. Тэгэхээр нөгөө хоёрыг чинь бид нар одоо яг юугаараа бодно шүү. Хөдөлгөөнө харж байгаад бодно шүү. Жишээ нь урд нь яваа галт тэрэг бол холдож байгаа галт тэрэг. Ард нь яваа галт тэрэг бол ойртож байгаа галт тэрэг байхгүй. Тэгэхээр энэ дээр төвхтэй болж шүү дээ. Тэгэхээр ойртож байгаа одоо тэгэхэд хэн дуурах вэ гэдэг асуулт байна. Урд нь яваа галт тэрэг чинь үүсгүүр болчих юм бол урд нь яваа галт тэрэг чинь үүсгүүр байх юм бол үүсгүүр дээр тэмдэг засагдана. Араас нь хөөж яв хүлээ авах чинь тэмдэг хөдлөхгүй. Нэг бодлого. Урд нь байгаа галт тэрэг чинь хүлээн авахч болчих юм бол тий ард нь байгаа галт тэрэг маань үүсгүүр болчих юм бол урд нь байгаа галт тэрэг чинь холдож яваа учраас тэмдгээс сольчихно. Ойртож яваа арын галт тэрэг маань бас тэмдэг нь хിവэр байх нь шүү дээ. Тэгээ ингээд бодох юм бол энэ бодлого бол ингээд дөрвөн болчихж байгаа байхгүй. Тэгэхээр та нар энэ дөрвөн бодлогуудыг гаргаж ирээд хариунуудыг одоо би энийг шалгасангүй л дээ зүгээр саяны тэр тохиолдлуудад энэ тест хийж байгаа хүний энэ хариунууд санамсаргүй биш байх гэж би найдаж байна. Тэгэхээр яг энэ дөрвөн тохиолдлыг оруулсан байж магадгүй гэдэг байгаа байхгүй энэ 5 шийдэнд үгүй ч гэж магадгүй шүү дээ албатай биш. За тэгвэл ингээд бас юунууд чинь ерөнхийдөө бас сонин хариунууд байдаг шүү дээ. Ингээд үз энэ хичээлийн дараа тийм. Тэгээд яачих. За би энэ дээр галт тэрэг үүсгүүр юу байхыг ингээд хэлсэн байгаа учраас энэ. За тэр хариу нь таймлцсан юм шиг байна тийм ээ. 560 тайм хариу хаа гэж хэлсэн. За одоо дараагийнх нь хэлбэлцэж байгаа зэвүүд хэр зөрүүтэй хэлбэлцэж байгаа. За хэр зөрүүтэй хэлбэлцэж байгаа гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө зэрэг биш л гэсэн үг шүү дээ. Зэрэг биш. Тэгэхээр би хэллээ шүү дээ. Сая хүүхдүүд ингээд тоглож байгаа хүүхдүүд зэрэг хөдөлж байгаа хүүхдүүдээ ижил фаацтай гэж хэлчихээ би түрүүний өгүүлбэрт ярьжсэн тийм. Тэгвэл тэрийг бид нар одоо хэлчихээс зөрүүтэй гэх юм бол одоо юу яачих юм шүү дээ. Фаазын зөрүү явуучих юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр хэр зөрүүтэй хэлбэлж байгааг нь илэрхийлэх гол юм бол тэр фааз гэдэг байна шүү дээ. За энэ фааз гэдэг үгэндээ дасгах хэрэгтэй. Фаазууд их олон юмд хэрэгжүүлж болно шүү дээ. Ер нь цаашдаа. Бид нар ч одоо фааз гэдэг үг зөндөл сарны фаазаас ахвал тийм ээ. Сарны фааз гэдэг харагдах хэлбэр гэдэг үстэй тийм ээ. За хэлбэлж байгаа бид нар фаазууд энэ байх нь шүү дээ нартал. Тэгэхээр эн чинь ижлэгэн байж нөө ижлэг хэлбэлцэн гэсэн үг. Ижлэгэн координаттай байна гэж ижлэг хэлбэлцэн гэсэн үг тийм. Тэгэхээр энэ ялгаатай байна гэдэг чинь манай хэлбэлцлүүдийн зэрэг яваад байна уу өөр яваад байна гэдгийг харуулдаг байна шүү дээ. Энэ фааз болж таарах гэж юм тийм үү. За энэ хүмүүс янз янзээр хэлж болно. Багш үеийн өөр гэж болно шүү дээ. Зөв. Давтамж өөр болж болно шүү дээ. Болж юм тийм ээ. За хурдуул их яахгүй тийм далайцуул их нөлөөлөхгүй тийм үү. Тэгэхээр би хэлэх гээд байна. Үе давтамж гэдэг хариулт зөв. Гэхдээ үе давтамж хоёр чинь фаз руу хоёр орцсон байхгүй тийм. Тэгэхээр бид нар фаз гэдэг ерөнхийг бол ер нь бол хамгийн сайн хариултыг бид нар одоо өөрөлдөл гүйцэд бүрэн хариултаа авах хэрэгтэй байхгүй тийм ээ энэ дэр. За одоо дахиад нэг буруу гэдэг одоо бас нэг асуулт гараад ирлээ тийм ээ. За тэгэхээр уншихаас зүгээр шүү дээ. Нэг шугацаанд хийх хэлбэлцлийн тоо давтамж болж байна. Долгионы зэрэгцээ хоёр гүйтгэр гэдэг чинь одоо хоорондоо долгионы урт болчихж байна. Долгионы саад дифракс болчихж байна. За хамгийн сүүлийн харч тэр бурууг нь би сонирхоод. Механик долгионы тэгш гал руу гадаа сайн байна. За энэ болцсон тийм ээ. Нэг бүтэн хэлбэлцэл хийх хугацаа гэж фаз гэж хийж болохгүй шүү дээ. Хугацаа бол үе байх хэрэгтэй тийм ээ. За ингээд гайгүй энэ ч одоо буруу нас ил харагдаад байна. За энэ хүний юу инфра гэхээр нөгөө эсрэг 20-с багч инфра болчих шүү дээ тийм ээ. За бодлого дахиад нөгөө толж ирлээ. За одоо хардаа та нар. Нөгөө бодлого хэвээрээ байна өгүүлбэр. Тэг ингээ болж байна.
Тэгсэн чинь зөрсний дараа гэж шүү дээ. Одоо зөрсний дараа босож холдоо явчих шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэмдгүүдээ эсрэгээр сольчихно. Энэ дажгүй, энэ их боломж юм болчих чинь, тийм ээ. За тэгэл ер нь өөрөө маш олон юм хийж үз. Би одоо энэ дээр затнаад ингэ санагдаад байна. Эхний галт тэрэг биш, хоёрдугаар галт тэргийг давтамж өгч болно шүү дээ. Тэгвэл нэг нь яаж яах вэ? Тийм ээ. Тэгэхээр чинь нөгөө нэг үүсгүүр хүлээ авахчийн чинь байрын солигдчих учраас бас сайхан хариу зөрөөл гараад байна, тийм үү? За ингээл нэг бодлогоос бид нар янз бүрийн бодлыг гаргаж ирээд явах боломжтой юм байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тестийн хөлд нэмж хүнд ажил биш үү, тийм үү? За хүнд гэж ярих байх, тийм ээ. Гэхдээ зарим бодлогыг ингээд сайхан утгыг нь ойлгочих юм бол тэрийн солиод өгчий, энийг ойлгоод өгчий гэдээ боломж. Тэгэхээр та нар өөрсдөө тест хийх, тийм ээ. Өөрсдөө сайхан тестийг болсон ийм бодлого гэж болох нь биш гэх юм шүү дээ. Тэгээ би сая та нар хэлсэн шүү дээ. Зөрхөөс өмнө гэдэг өгүүлбэр шүү. Зөрсний дараа яах вэ гэсэн одоо ингээд ороод ирж байгаа, тийм ээ. Боломж байна тань. За дараагийн энэ асуултыг анхаарал татах юм байл. Механик долгионд бол бас л бурууг нь олох юм байна. Энэ асуултууд ер нь буруу тишэл ханддаг юм байна, тийм ээ. За тэгэхээр ийм дүгнэлт хийж болохгүй ш. Ундаа бурууг нь олдгийн инлээ гэдэг гэсэн чинь гинт одоо зөв ороод ирвэл байдал хүндрэн ш, тийм ээ. За долгион тарахад бодис зөөгдөхгүй. Энэ бол одоо би түр бас нэг илж амжсангүй. Бодис тарахгүй, хөдөлгөөн тарна. Өөрөөр хэлбэл энэ чинь жишээ ингээд хэлсэн байд мэл ш, тийм. Усан дээр чулууг шид долгион тарчаад дээр нь цаас ингээд тавьчихад цаас баримдаа л байгаа гэдэг долгион тараа явчихдаг, тийм. Тэгэхээр долгион тарахад зөөгдөхгүй гэдгийг харуулж байгаа. Тэр цаас чинь бодис байхгүй. Тэгсэн тэр нь хөдөлдөг бай. Тэр нь дээшээ доошоо хөдлөөд. Тэгэхээр тэр үл бодис зөөгдөхгүй баталгаа. А гэтэл бодис зөөгдөхгүй хөдөлгөөн тарна гэж хөдөлгөөн гэж нэр гэж үү, тийм ээ. Тэгэхээр бид нар ийм нэг дүгнэлт хийж болох юм бэ, тийм. Долгионоор энерги зөөгдөнө, тийм үү? Энерги зөөгдөнө. За механик долгион хатуу шингэн хийн төлөв ямар ч орчинд тарна гэж, тийм ээ. За энэ бол дуун дээр жишээ авч болно шүү дээ. Хатуу шингэн хийн төлөвтэй. За харин энэ дээр дайланд бол хэдүүлээ ярихад хий дээр хамгийн бага хурдтай байдаг, тийм. Шингэн хатуу хий дээр маш их хурдтай тавьдаг шүү дээ, тийм ээ. За энэ хүснэгтэн дээр энэ тэнд байгаа да, тийм ээ. За тэгэхээр та нар бодж магадгүй нөгөө томьёогоос харах хэрэгтэй. Томьёо нөгөө нэг шахалтын коэффициент нягт дээр хамаарат байгаа шүү дээ. Тэгэхээр нягт ихтэй хатуу бодис чинь нягт ихтэй шүү дээ. Тэгэхээр уруу хамаалтай чинь хатуу бид ч одоо 1400, шингэн чи 1300 гэж явчихж байгаа шүү дээ. Энэ нягт нэгсээд байхад ч уг нь хурдан багасах хэрэгтэй гэж бодож болно. Гэхдээ нөгөө шахалтын коэффициент гэдэг чинь энэ биеуд дээр асар их байдаг байхгүй юу? Энэ биеүүдийг шахах боломж аюул бага шүү дээ. Хийгвэл чөлөөтэй шахаж болно. А тэр хатуу биед бол асар өндөр шахалтын коэффициенттэй учраас тэр нь даваад явчихж байгаа байхгүй тийм. Ийм тайлбарыг хийж болно. За энэ бол ингээд номон дээр байгаа бах тийм ээ. Тэрийг санасаа хараа. За орчны нэг цэгцэлсэн хэлбэлсэн зэрэгэлдээ цэгүүдтэй дамжихыг бол долгион гэдэг болж байна тийм. За механик долгион харамхаа орчин тарна. Нөгөө орчин чинь шүү дээ. Долгион тарах нөхцөл чинь шүү дээ тийм ээ. Орчин тарна гэдэг. Тэгэхээр механик долгион орчин тарна гэдэг чинь вакуумд байхгүй нь шүү дээ тийм ээ. Вакуум долгион тарахгүй. Механик нь шүү дээ. Би механикийг хэлж байна. Тэгэхээр дуу гэдэг чинь механик долгион шүү. Тэгэхээр вакуум дуу тарахгүй гэсэн байна тийм. За яг урьдчилаад хэлж байгаа тэгвэл ямар долгион тарддаг юм бэ? Цахилгаан сонцсон долгион бол вакуум тархна шүү. Тэр л орчин шаарддаггүй. Онцгой батарей байна тийм. За бүх долгионууд орчин нэг цэг дээр уусан нэг нь нөгөөгөө дэмжих буюу сулруулна. Их хэцүү энэ асуулт их төвхтэй болж байна тийм ээ. Эхний үед одоо энэ дээр уулзлаа да бид нар ч тийм ээ. Тэгсэн чи дэмжих буюу сулруулна интерференц заагаад байгаа байхгүй. Хамгийн чухал нь энэ интерференцийн нөхцөлийг харах хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь би дор утсан мэс когерент долгионууд л интерференцлэн. Когерент долгионууд л гэдэг байж тээ. Зөвхөн тэр гэдэг утгаар. Тэгэхээр манай энэ асуултны бүх долгионууд гэсэн байгаа байхгүй тий. Тэгээ энэ бол одоо буруу гэдгийг харагдаад байна тийм ээ. За энийг л анхаарч. За энэ 22 оны юун дээрх тийм бас нэг асуулт. Хамгийн сүүлийн асуулт байсан гэж чинь нөгөө бүгэлдгийн биш бүгэлдгийн уртах. За энэ дээр нэг юм долгион тарах чиглэл ингэж зурцсан ба. За тэгээд долгион тарах чиглэл бодлогонд айгүй нөлөөтэй. Жишээ нь одоо би зүгээр энд курсороор зэгээ заая л да. Энэ цэгэл доош явах ёсоор аргагүй шүү дээ. Хамгийн эцэстээ тулцсан шүү дээ. Тэгэхээр энэ долгион баруун тишээ тарна гэдэг чинь баруун талын цэгүүд чинь хөндөгдөөгүй цэгүүд байгаа байхгүй. Тэгэхээр хөндөгдөөгүй цэгүүд гэдэг чинь энэ дээшээ яваад буцчих гэдэг чинь тэр урд татуулсан цэг чинь одоо дахиж дээшээ очиж буцаа явна шүү дээ. Тэгэхээр
Энэ цэгүүд бол бүгд тавтагдаад дээш явна гэсэн. Одоо энэ мөчийн цэгүүд. За би дараа нь энийг таамаглалт одоо ингээд жаахан залхуутай юм шиг төвхтэй юм шиг санагдчих байна. Энэ дээшээ, энэ дээшээ, энэ дээшээ, энэ дээшээ, энэ дээшээ гэж ярьж шүү дээ. Энийг хурдан шийдэх бас арга байна. За баруун тишээ л гэж шүү дээ. Долгион баруун тишээ таруулж шүү дээ. Энэ баруун тишээ тарсан зураг тавьчихсан байна. За энийг шийдэх аврах нь энэ. Долгион дээр би ингээд нэг зурсан. Энэ долгионоо дахиад жоохон баруун тишээ улаанаар ингээд зурчих. Одоо энэ улаан график маань түрүүний цэнхэр графикын дандаа дээр нь гарч ирдэ шүү дээ. Тэгэхээр энэ дээшээ гэсэн үг байхгүй. Дээшээ өдлөж дарна гэж. А энэ доор байдгүй энэ зүг доошоо явж шүү гэсэн үг. Яг энэ долгионы хурдны хоёр талдаа дээшээ доош зөрдөг байна. Энэ их аятай гарах хүмүүстэй. За энэ дэлхийд та номон дээр ч айгүй сайхан хэлсэн байна. Би ягаад таард энэ дээшээ доошог асуугаад байна вэ гэвэл энэ төр чинь тэр асуултанд байгаа. Энэ цэг хаашаа хөдлөх вэ гэж сум заагаад байгаа байхгүй. Тэгээ энийг одоо өөрөөсөө айгүй сайн хариулах хэрэгтэй байна. За тэр масштаб нь 10 гэж өгсөн юм байна. Асуулт ингэж байгаа юм. 70 цэг болно уу гэж. За 70 цэг энэ дээр манай хүүхдүүд хараад ингэдэг байхгүй шууд. Энэ 10 байна гэдэг. 10 гэдэг чинь эндээс сурцсан байгаа. За ингээл бид хэдий чинь жаахан сандрагж шít. Тийм 10 биш байхгүй. Тэгэхээр эн чинь одоо ийшээ энэ 10 юм бол эн чинь энэ 2 юм нь 10 болж байгаа юм бол 3 юм нийлэхээр 15 болно тийм ээ. 15 ч яг тэнцвэрийн байдал шүү дээ. За ийм маягаар хийдэг юм байна. Өөрөөр хэлэх юм бол та нарыг анхааралтай байгаар л хийж шүү дээ тийм. Анхааралтай байж. Тэрнээс одоо зөв бушуухан тоо хараад тавьчих болохгүй юм байна. За бас энэ 10 см гэдгийг хараарай. Ингээд ийшээ хараж явах урт юм ингээд 10 явдаг юм байна. За долгионы уртыг тодорхойлно асуудал байхгүй тийм. Долгионы урт би дант хэлсэн хоёр үдгэрийнхаа дээдийг тоолчоор гэж тийм ээ. Орон цаг. Тэгэхээр 1 2 3 4 бил яваад байгаа юм. А энэ хоёр үл ингээд тал талыг яасан учраас тийм ээ 5. 5-ыг чинь 10-аар хэмжүүлэхэд 50 болно тийм ээ. За ингээд болж байна. За энэ бол одоо 2 оноо авчдаг бас гол асуултууд байна. Тэгэхдээ бид нар одоо хэд зэрэг хичээлээр заалгасан хэд зэрэг анхааралтай байсан гэдгийг шалгах асуулт юм байна. За дараагийн асуулт нөгөөтг асуулт асуугаад байна шүү. Туузан долгион баруун тишээ тарах юм бол x зэйтүүд аль цэгтэй шил хаашаа шилжих юм бэ? X гэдэг нь одоо энэ цэг ба шүү. X үл дээш явах юм байна. Гэдэг 1 гэдэг хариулттай байна. 1 гэдэг хариулт энд явна. B2 үлдэн ш. За Y цэг Y доош явах юм байна. Доош гэдэг чинь 3. Y3 гэдэг хариу бас энэ дээр энэ хоёр с ижигтэй байна тийм ээ. Эдгээр ч одоо бүр алга боллоо. Энэ хоёр с ижигтэй байна. За одоо Z таашаа юм. Z нь аль юм бэ? Энэ. Энэ би хэлсэн шүү дээ. Дээрээ тулцсан цэг тийм үү? Энэ доош л явна тийм ээ. За энэ график ч гэсэн доогуур нь ороод ирж шүү дээ. Ингээд зураг доогуур нь ордог. Доош явна. За доошоо явна гэдэг нь 3 юм байна тийм. За тэгээ 3. За энэ B хариулцсан байна тийм. За ийм маягаар энэ нэг анхаарал татсан асууч. Одоо би дахиад нөгөөдгөө хэлэх гээд байна. Хэрвээ долгион зүүн тишээ таруул яах вэ? Одоо та нар асуултанд шууд хариулж болж байна. Долгион зүүн тишээ тарна гэвэл энэ улаан графикаа бид нар зүүн тишээ явуулчих шүү дээ. Синхрээсээ. За тэгэнгүүт дээрээ доороо гарах нь гараад ирнэ. Их амархан байх нь шүү дээ. За ингэж л бид нар хэдүүлээ сайн анхааралтай хийх хэрэгтэй юм шүү. За энэ түрүүний бодлогыг бодвол яах ажиллагаатай юм да тийм ээ. Давтамж нөхцсөн юм байна, гүн нөхцсөн юм байна. Тэгээд хугацаа өгсөн юм. Энийг сайн хараараа хүмүүстээ би бас энэ дээр алдаа иж магадгүй шүү. Тоо заримдаа тавьт буруу тавьчихдаг. За 300 м-ийн гүн дийлгэнэ гэж 2 дахин явах юм байна шүү. Тэр заагаа. За 0.4 секунд гэдэг чи одоо явсны дараа явчаад ирэхэд нь хугацааг нь хэмжиж шүү. За 2 дахин авсан хугацаанд авч тавьчихсан. Хурдаа олчлоо хамгийн гол нь. Тэгээ хурдыг л их сонирхоогүй юм байна те. Гол нь долгионы уртыг сонирхож чинь. Долгионы уртыг нь болохоор нөгөө томьёо давж тавьчих шүү тийм ээ. За ингээд ийм урттай долгио явж. Эgaa дуутай долгио явж. Ультра дуу. Нэг иймэрхүү метр байдаг юм байна тийм ээ. За энэ бол байж болохоор бодлого байна тийм үү. За одоо энэ бас их аятайхан бодлого. Энэ хоёр чинь зөрүүтэйсэн юм. Энэ их гоё бодлого байна. За яг өнөө нэг миний түрүүний таат хэлсэн координат хугацаагаар долгионыг зурна шүү гэдэг бодлого одоо энд орж ирж байна тийм. За дахиад нөгөөх хаашаа тарах вэ гэдэг юмыг л анхаарах хэрэгтэй байна гэж байгаа юм тийм ээ. За би одоо нөгөө вариантууд нь яаж яасныг мэдэхгүй байна. Зүгээр ямар ч хэлсэн энд бол ашгүй баруун тишээ тарж байна тийм үү. А та нар зүүн тишээ байдаг асуулт гараад ирвэл яах вэ гэдэг өөрсдөө зохиох хэрэгтэй шүү. Жишээ энэ дээр ингэж байгаа байхгүй юу? Энэ импульс. Энэ бол импульс. Ягаад тэрвэл энэ бол ингээд тасралтгүй ингээд утас маань тэр чигээр хэлбэлцэхгүй яг энэ хэлбэрл яваад байх юм. Тэгэхээр энэ пульс гэж хэлж байна. Пульс хэлсэн биш нэ. За тэгээд энийг харж байгаад бид нар одоо
хугацааны график дээр хөрвүүл зурах гэдэг байгаа байхгүй. Тэрийг ол гэж байгаа. Их сайн бодлого байна тийм ээ. А бид нар мэднэ шүү дээ. Термодинамикийн графикууд дээр диаграмуудынхаа үсгүүдийн солиж жагаад процессо хувиргаад идэг шүү. Тэр шиг долгионыг координатаар нь зураад хугацааны координат руу хувирсан график нь зөв буруу юу гэж харж шүү. Тэгэхээр энэ дээр одоо тэр графикуудын дараа би зүгээр харуулна энэгээ байж байна. За энэ байж байна. За тэгэхээр энэ дээр санаа зовх юм байхгүй. Одоо эхлээ харна. Эхлээ энэ дээр хэдүүл за энэ дээр яач. Өгүүлбэр бичсэн юм байна энэ. Бичсэн учраас харагдах юм байна. За ямар ч байсан долгио маань явсараа би импульсийг хадгалуулсан байна шүү дээ. Зөвхөн энд нөгөө юуг харуулах гэдэг дэшээ доошыг нэг харуулах гэдэг бид нар улаанаар зурцсан байна. За тэр үл их ач холбогдол гай бах уу. За энэ маань явсаар байгаад А цэг дээр очиж шүү дээ. Тэгээд нэг зүйл байна. А цэг хөдөлж эхэлнэ. Тэгэхээр асуулт бол ингэж байгаа байхгүй. А цэгийн хөдөлгөөнийг энэ хоёр импульсүүдийн аль нь зөв харуулж байна гэж тийм. За бид нар энэ зургийг бас ач холбогдолгүй хэлэхгүй юм биш үү. А цэг дээр очингууд эн чинь улаан дээрээ байгаа учраас А цэг нь дээшээ хөдлөхнө шүү дээ. Тэгэхээр бид нар далайцвал эерэг тал руугаа явна гэдэг эхлээд ойлголт орчлоо. Нэг эерэг тал руугаа явна шүү. Хоёрдугаарт А цэг рүү манайх анхны дэсэн чинь 3 дөрвөлжинг явна. 3 дөрвөлжин явна гэдэг чинь 3 гэдэг чинь 1 2 3 метр л явах юм биш тийм ээ. За 3 метр явахын тулд чинь хурдан нэг юм чинь 3 секунд зарцуулах юм биш. Тэгэхээр яг одоо байж байгаа импульсийг яг энэ дээр байгаа импульсийн байх үеийн T0 гэд авцсан чинь манай А цэгийн хөдөлгөөн эхлэх хугацаа бол 3 секундын дараа болох нэ гэдэг. За бид нар ямар дүгнэлтэнд хүрч вэ? А цэг маань 3 секундын дараа хөдлөнө. Нөгөө төвөр А цэг маань эерэг тал руугаа явна гэж. Тэгээ энэ хоёрыг хардаа та нар. Энэ арын зураг шууд тасагдана. Сөрөг тал руугаа явсан учраас. Тэгээ их цэжигтэй биш тийм хараа. Хоёулангийн 3-аас эхлүүлсэн. Гэхдээ бидийг хараад шүү дээ. Алийг сонгож авах нь гэдэг. Бид нар сөргийг авахгүй ямар ч эргээ сонгоод авчихна тийм ээ. За ингээд авчихна. За өшөө. Бас нэг асуудал байна. За хөдөлж болж л байна л да. Дахиад нэг асуудал байна. Энэ оранж цэг буюу энэ оранж цэг хизээ манай А дээр ирэх юм. Дахиад асуудал болж шүү дээ. Оранж цэг чи эндээс 2 зайд байна шүү дээ. 2 зай гэдэг чинь 2 метр гэсэн үг. Манай А цэг одоо хөдөлж эхлэн тийш шиг хамгийн орой дээр өрхийн тулд энэ 2 зайд байгаа цэг манай руу ирнэ шүү дээ. Тэр хоёр бол зайгаа хурдан оож 2 секундын дараа ирэх хэрэгтэй байхгүй. 2 секундын дараа манай А цэг хамгийн том дээр очино. Бид нар арын графикийг хайсан шүү тийм 10 бол хэрэггүй. За энэ хараа. Зураг харсан чинь манай А цэгийн максимум утга нь 1 секундын дараа ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр хэрэггүй болчихж байна. Энэ хоёр муу график. За харъя. Одоо энэ уртлын графикийг шууд хаяна. D-г л харна шүү дээ. За D-г харсан чи ердөө манай А цэгийн максимум бол яг 2 секундын дараа ирсэн байна шүү дээ. За тэгэл цаашаа давшаад харъя л дээ. Дараа нь тэгээд хэдэн секундын дараа минимум нэрх үү. Очсноос хойш 4 секундын дараа ирнэ. 4-с 1 2 3 4 ингээд таарч шин. За энийг бол ингээд автомат баг ингээд авч болох юм байна. Тэгвэл цаашаа харахгүй тэгвэл тийм дахиад 3 секундын дараа минимум дээрнэ болж байна. 2 секундын энэс 2 секундын дараа нөгөө талынх нь максимум таарч байна гэдэг. Ингээд сайхан ширүүц цагаар хийгээд ич болно шүү дээ тийм ээ. За ийм энэ их гоё тийм сайхан зураг байна. Би таад хэллээ яг импульс хаана. Одоо та нар юу хийх вэ гэртээ импульсээ сольчих болно шүү дээ. Зургаа сольж болох байхгүй. Ийм маягаар координатыг зурж болно. Нөгөө тээгүр графика баруун тишээ явуулчих. Биш зүүн тишээ явуулж болно шүү дээ. Зүүн тишээ явуулахаар нөгөө угтаж авч байгаа цэг чинь угтаж авч байгаа цэгийг биш орхиж байгаа цэг. За орхиж байгаа цэг сонирхолтой болчих юм байна. Орхиж байгаа цэг чинь нөгөө тэнцвэрийн байранд очиж жоо сонирхолтой. Замд нь нэг байралтай цэг авчихгүй тий. Замд нь одоо энэ зурган дээр харж яхад бол сүүлийн зурган дээр ингээ тэр D дээр харж яхад бол 4 5 6 7 8 9 гэсэн цэгүүд дээр цэг авчихгүй. Тэг сонирхолтой шүү. 7 дээр авбал бүр сонирхолтой шүү. 7 ч хөдлөхгүй байгаа цэг. Тэгээд дараа нь яах вэ? Ингээд хийц сур. Ингээ хий тий. Бас одоо гоё болно шүү дээ тийм үү. За ингээд энэ хэрэггүйг авсан юм байлгүй дээ. Энд ингээд зурсан байна тийм ээ. За механик долгионтой холбоотой дүгнэлтүүдээс аль нь зөв бэ гэж. За хэдүүлээ нэг харчих. Агаар дуу дарах. За энэ чинь зөв юм гэж шүү. 50-ны энэ одоо бурууг нь хайхсаар оцорч. За температураас хамаардаггүй. Сая температураас хамаардаг тухай бид нар чинь бичиж сууж байгаа шүү дээ. Ямар ч орчинд таарна. За энэ жаахан с ижигтэй тийм ээ. Ямар ч орчин гэхээр вакуум ч бас орчин шүү дээ. Тэгэхээр вакуум тарахгүйс энэ с ижигтэй асуулт байна тийм үү. Тэгэхээр онцгой асуулт байна.
За. Тэгэхээр дээд хоёр чинь хоёул онцгой боллоо. Тэгээ зөв гэхээр одоо нэг л байгаа. Бүх толгойд нэг зэрэг дуусна, нэг нь. За сайн хэлсэн шүү би. Бүх толгойд гэж хийж болохгүй гэсэн шүү дээ. Когерентуудыг л хэлэх хэрэгтэй. Тэгээ хөндлөн ба туус толгойн бодис харин. За энэ мэдээж харимхай чанартай холбоотой учраас ятсан шүү дээ, тийм ээ. За тэгээд энэ арын асуудал хэрэг алах тийм ээ. Бодис зөвөгддөг гэж хэлсэн байна шүү дээ. Тэгэхээр тэр харимхай чанартай холбоотой гэдэг асуулт чинь зөв болж таарах гэдэг тийм ээ. За ийм маягтай долгионуудаа уншиж байгаа улсууд нь жаахан анхааралтай болчихсон. За энэ дахиад нэг бодлого байна. Тэгэхдээ энд нэг асуулт байна шүү. За энэ дээр нөгөө асуулт солигдоо ороод ирчихэж шүү дээ. Уран сайхан нэг за энэ яах вэ? Нөгөө долгио маань зүүн тийшээ тарчлаа. За хар. Зүүн тийшээ тарангууд би нөгөө шилжсэн долгионоо юу ятсан шүү дээ. Улаанаар зураад зүүн тийшээ уулцсан. Одоо өстө сайхан хариулж болно шүү дээ. 70. За 70 шууд эн чинь 20 юм чинь 30 гэсэн үг болж байна тийм үү? 70-30 болчихлоо. Нэг зураас нь 10 бол тарах гэдэг шүү дээ. Зураг анхааралтай авах. За уртыг олно гэхээр чи хоёр гүдгэрийн хоорондох нь за 1 2 3 4 5 юм бэрэл юм тий 50 сэж. За одоо хаашаа хөдлөх вэ гэдгийг зураг цэдэг ирж байгаа учраас зүгээр x бол доошоо хөдлөх юм байна. Доошоо хөдлөх нь 3. X 3-тай юм чи одоо AC 2 гэж байна. Y цэг бол дээшээ хөдлөх юм байна тий. Дээшээ гэдэг чинь 1 гэсэн үг байна. Нэгтээ A чинь 1 байж байна. C чинь 1 байна тэр хараа. Эхний хоёрыг бол ингээ ижлэгэн хийгээд тавьчих шүү дээ. За одоо Z-тэй харна да бид нар. Z бол одоо Z-ийн дараагийн зүйл доош хөдлөх юм шүү дээ. Доош хөдлөх үү. Одоо Z чинь хамгийн дээш явцсан цэг байгаа шүү дээ. Одоо доошлохосоор харахгүй шүү дээ. Тэгэхээр доошлно гэдэг нь 3 болж таарлаа. C болж таарлаа. За энэ болцсон байна. Энэ болох юм байна шүү. За одоо энэ дээр бол энэ бодлого бол бас л бидийг анхаарал тавих гал байна тийм ээ. 10 секундэд 20 удаа эргээ мөргөнө гэж шүү дээ. Тэгэхээр би хэлсэн шүү дээ мөргөж байгаа тэр тоо ч нь давтамжтай холбогдох гэдэг. Давтамж бол биш. Гэхдээ холбоотой гэж хэлж шүү дээ. Ягаад гэвэл давтамж гэдэг бол 1 секундэд тэгчихсэн чинь энэ ч 10 секунд учраас холбоотой гэж хэлээд байгаа юм тэр байхгүй. За давлгааны хоорондох цай гэж ингэж зориуд хэлээд дээ шүү дээ. Давлгаанаас давлгааны хооронд лямбда байдгаар гэж цай тохирсон шүү дээ. Давлгааны хоорондох цай бол лямбда юм а. Толгойн орчин юм. Тэгэхээр бодлогон дээр лямбда өгсөн юм байна гэж хэлээд одоо давтамж руугаа оруулах юм бол хурдаа олж болно шүү дээ. Тэгэхээр давтамжаа бид 1 секундэд хэд удаа зогсон буюу хөдөлгөөн хэрэгтэй, татгцсан хөдөлгөөн хэрэгтэй гэдэг учраас ийм томьёо гаргаж болно шүү дээ. Нийт тоогоо тавьж хугацаанд таваачих чинь 1 секундээр гарна. Ингээд гарч болно. За энэ томьёо бол зүгээр томьёоч байх үү тийм бодож олдог аргыг би хэлсэн болохоос энийг та нар өөрсдөө ингэж зохиоч шүү дээ. За ингээд юу гарчихна. За энэ дахиад нэг бодлого байна. Энэ дээр дахиад нэг энийг харч хийдвэл. Дахиад нэг харч. За энэ дээр бид нар энийг харах юм бол дахиад А цэг маань зайнаас 4 нэгж зайд байсан биз. Тэгэхээр бодлого бол одоо би бодож чинь бас 1 м/сек байгаа байх гэж бодож чинь 4 секунд. 4 секундын дараах хөдөлгөөн хэрэгтэй. Тэгэхээр эхний хоёр зурган дээр л 4 дахь секунд чинь баруун гартлын зураг маань таарч шин. Гэтэл шилжилтүүд бас дээшээ явсан тийм ээ. Дээшээ явсан шүү. Тэгэхээр дээшээ явахаар чинь манайх чинь доош явцсан таарад эхний зураг бол ямар ч утгагүй болчихно 1 секунд учраас. Дараагийн зураг бол 4-өөс уг нь эхэлсэн бол доош явчих. Энэ хоёрыг шаардлага хангахгүй байна тийм. За ингээд харангууд хоёулаа дээшээ явчлаа. Эвгүй болж шүү. За гэтэл нөгөө максимум утганд хүрэхээ харна шүү. Максимум утга бол 2 секундын дараа гэдэг нь харагдаад. Тэгэхээр 2 секундын дараа бол D хангачиж шүү манайхыг тийм. Тэгээ ийм маягтайгаар. Энийг ихсэн анхааралтай байгаарай. За энэ бичлэг үлдээд ингээд яадаг юм чинь та сайхан давтаа харна дараа нь тийм. Тэгэхээр миний үг бол одоо ойлгож л байгаа гэж бодоод байна. За цахилгаан соронзон долгионыг хэдүүлж явах дуртай тэгээд хичээл маань яа. За би тэр сүлд нэг ганцсан бодлого хүүхдүүдийг харуулсан энэ дэр байгаа баг. Нэг түрүүний хүүхд асуугаад байсан тэр нэг бодлого. За цахилгаан соронзон долгион гэж юу вэ гэвэл би хэлсэн шүү дээ. Механик долгион бол дууны долгион гэдэг тэр байж шүү дээ тий. За нөгөө долгион бол цахилгаан соронзон долгион байх. За энэ бол орчин шаардахгүй. За цахилгаан соронзон 2 байгаа учраас цахилгааны вектор E, соронзонгийн вектор B2 энэ долгион дотор явж идэг байна шүү дээ. За тэгээд энэ зураг бол одоо ямар ч номон дээр байдгийн давхтуудаа тийм ээ. Цахилгаан соронзон EB2 вектор ингээд хэлбэлцээд байж шүү дээ. Тэгээд X-ийн дагуу тардсан шүү дээ. За тэгээд хоорондоо перпендикуляр. Энэ өгүүлбэрийг анхаарах. EB2 хоорондоо перпендикуляр гэдэг юм байна.
Нөгөө төр хэлбэлзлийн чиглэлд тарж байгаа чиглэлээр перпендикуляр байдаг юм байна. Ийм учраас цахилгаан соромжон долгио бол хөндлөн долгио. За энийг байж байгаа хэрэгтэй. За долгионыхоо хурдыг ингээ хэмжигдсэн чинь C тэнцүү гэж гараад ирчих. За энэ хурд бол бидний мэддэг гэрлийн хурд биш шүү дээ, тийм ээ? Гэрлийн хурд. Тэгэхээр цахилгаан соромжон долгио гэрлүүл цахилгаан соромжон долгио юм аа гэж хэлэх гээд байна. За ингээд нэг сүүлийн нэг галзхан бодлого би эхлээд хүүхд асуусан учраас тэр нөгөө унтрах хэлбэлзлийн ямар хугацаанд тэд дахин унтрах гэсэн бодлогыг бид нар 19 оноос олсон санагдаж байна. За энэ унтрах хэлбэлзэл энэ байна. Тэгээ би жижиг далайц нь хэд дахин буурах вэ гэж асуусан шүү дээ. Тэгэхээр далайцын томыг бид нар эхлээд 10 секундын далайц нь ингэж буурчаад байгаа байхгүй юу? Тэгэхээр би эндээс ингэсэн. Далайц буурна гэж анхныхаа далайцыг энэ тавьж 10 дахин буурчаад байна. Тэгээ энийг эндээс бичиж ийм болчихвол зууж шүү дээ. Хоёр дахь далайц бол ямар нэг хугацааны дараа 100 дахин буурчаад байгаа байхгүй бас ингэ бичнэ. 100 дахин буурна нөгөө томьёо өчгөл ингэ гараад ирж шүү дээ. 100 дахин бас эндээ тавьчих. За тэгээд 100 гэдэг чинь 10-ын квадрат гэсэн үг шүү дээ, тийм ээ? 10-ын квадрат гэсэн үг. Гэтэл 10 чинь энэ байж шүү дээ. Тэгэхээр 10-ын квадрат гэдгийг энийг орлуулах чинь тэгэхээр ингэ гараад байна, тийм үү? За тэгээд эндээс одоо юу харах гэдэг нэг бол yen чинь хондоо тэнцсэн баг тийм энэ чинь тэр хугацааны дараа энэ байна. Энийг бид нар 10-ын квадратын нормд нөгөө төрөнийхөө ашиглаж ингээд тэнцэж чинь. За ингээд 20 секундын дараа тийм үү? За ийм маягтай хүүхдүүд яасан ш. Энэ бодолт чинь бас би нэг харсан нэг бодолт байна лээ. Бид нэг анзаарч харсангүй зүгээр нэг анзаарч харсангүй хүүхдүүдэд дахиад харахгүй те тэрэг. Тэгээ яг ичлэн дөө. Тийм. За яг би энэ бичгэлийг бол надад бол таалагдав. Хурдтай хийгдэж байгаа те. Тэр бол бандаа байна лээ тэр тийм болох юм байна. За иймэрхүү маягтай шүү хүүхдүүд. За ингээ өнөөдрийнхөө хичээлийг ингээ дуусгая та. За ингээ хүүхдүүдээ маргаашийнхаа хичээлд ягаарай. Өнөөдрийн хичээлийг дуусгацгаая. Баярлалаа. За. За бичлэгч нь байж байгаа учраас хүүхдүүд нь тэгээд тухтай сайхан дараа нь дахиж үзээд хийгээрэй. Тэгээд. За би ширээ зогсоолоо ш. Би ч зогсоочдөг лөө.